Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тушаалаар эрүү сөрөгтөн хөтөлбөр арга хэмжээг 2025 оны 6 дугаар сарын 2-ноос 15-ны хооронд тодорхой үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Мал амтны шимэгч тэх өвчнөд тэмцэх, гаралт тархалтыг бууруулах, малчид мал бүх иргэдийг үйлдвэрлэгч болгох, малын гаралтаа түүхийд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад энэхүү хөтөлбөр арга хэмжээний зорилго оршиж байгаа юм. Ховд аймгийн 4 суманд энэ төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. За өнөөдөр манхан зэрэг сумуудаар ажиллаж байна. Манхан, зэрэг, даруй, мөст сумуудад одоо энэ хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх юм аа. За энэ хөтөлбөр арга хэмжээг бол одоо манай сумдын малын эмч нар, мал эмнэлгийн тасаг, хөдөө аж ахуйн одоо тасгийнхан, за сумын багийн дарга нар, за малчид иргэд одоо хамтран зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд бол одоо малын одоо шимэгч өвчнийг одоо эмчилгээ суулгаа хийн. За одоо малчид малын эмч нарт одоо эм тэрэ туулгал, бексмет гэдэг одоо тусаа уур, за нохооны туулгалт, ариутгал, халдваргүйтгэл, паразитын эсрэг үйлчлэгээ үзүүлдэг эм бэлтгэлүүдийг бас хүлээлгэн өгч байгаа. За ингээд энэ төсөл арга хэмжээ бол энэ 4 сумын 80 одоо 6 өрхийн 50 гаруй одоо мянган малд одоо үйлчлэгээ үзүүлэхээр бид нар зохион байгуулж ажиллаж байна. За энэ хүү одоо малчид иргэд мал өх иргэдэд орон нутгийн хөгжлийн сангаас одоо 20 сая төгрөг гаргаад түүгээрээ одоо бас энэ 110 одоо багц эм бэлтгэлийг бол авч малчид үйлчилж байна. За малын эмчнэрийн одоо үйлчлэгээний хөс, за бусад одоо арга хэмжээмийг бол малчид одоо хариуцах ёстой. Ингээд малчид иргэдтэйгээ бас хамтраад гэрээ байгуулад энэ санхүүжүүлэх асуудлыг бол малчидтайгаа хамтар зохион байгуулж байгаа. За зохион байгуулалтын хувьдх нь болохоор манай багийн дарга, малын эмчнэр, бас хөдөө аж ахуйн засаг малын эмнэлгийн засгийнхан бас сумдын дарга нар маань одоо сум орон нутагтаа зохион байгуулж байгаа. Эрүү сөрөгтөн хөтөлбөр арга хэмжээг Ховд аймгийн мөст, манхан, зэрэг, даруй сумдын засаг дарга, багийн засаг дарга нараа малчид ард иргэд хоршоо нөхөрлөл, мал эмнэлгийн үржлийн нэгж Монгол ВЭТ нийт төрийн бас байгууллага аймгийн мал эмнэлгийн газар хамтран зохион байгуулж байна. Ер нь бол Ховд аймгийн нийт одоо малчтад бол ерөнхийдөө ажиглагдж байгаа нэг чухал зүйл нь угаасаа малын энэ паразит одоо өвчний талаар нэлээд ярмаар байна. За яагаад гэхээр угаасаа малчид туулга хэдийдэн өгөөд байгаа хэрнээ одоо буруу тунгаар олгодог. За иймэрхүү одоо шинжилгээ илэрч байна. Дээр нь одоо энэ өвчлөлт маш их байна. Ялангуяа шимэгч хорхоо, гадна талын хажиг, хамуу, за ширх, хөх бөөс гэсэн ийм одоо гадна талын паразитууд их байна. Дээр нь одоо дотор шимэгч хорхоо паразитууд бас их байна. За тийм учраас өнөөдөр бид нэр одоо энэ манхан сумынхаа малчтад одоо яг энэ мал эмнэлгийн үйлчилгээ хийлгэж үзүүлж байгаагаар одоо малын шимэгч хорхоог одоо аль болох арилгах, багасгах ийм одоо үйл ажиллагаа явуулж байна. Малчдад одоо хэрэгжилж одоо энэ тексвэт энэ туулгыг одоо хэрхэн яаж зөв одоо хэрэглэх вэ? Ямар цаг үед нь өгөх ёстой юм бэ? Яагаад гадна шимэгч хорхоог одоо байхгүй болгох юм бэ гэдэг талаар одоо малчдад сургалт хийж байна. За дээр нь одоо мал эмнэлгийн одоо эм тариа антибиотикийн эм тариач бай. За ер нь туулга тарилгач бай. Ер нь зөв мэдээллүүдийг өгөх нь чухал байна. За ер нь одоо манай Ховд аймгийн малчдууд ер нь эрүүл одоо малтай болох боломж бидэнд байна. Ягаад гэхээр одоо энэ гадна толн шимэгчүүдийг одоо өгс туулга арилгаснараа бид нар одоо эрүүл мах, эрүүл сүү, эрүүл хүнс идэх боломж байна. Гэхдээ бид нар ганцхан жил өгөөд бишээ. Энэ одоо шат дараалтаагаар одоо 2-3 жил одоо ингэж давтан өгснөөрөө тухайн орон сум орон нутаг одоо эрүүл малтай болох, паразитгүй малтай болох, ашиг шим хүртэх юм боломж бол одоо бидэнд байна. Би багийн хариуцж байгаа нэг ясандаа жил болж байна. Наваг анх эхлээд ирэхэд энэ 67 өрхтөө 67 мянган малтай байсан. Нийт паразит ихтэй, шимэгч ихтэй, өтөг бууц халдваргүйжүүлэлт хийлэгдэггүй. Шимэгч гэдэг зүйл ерөнхийдөө бол замаа алдсан байсан. Тухайн үед болж би чинь болохдоор юм тэгсэндээ туулга өгсөн. Малчид ерөнхийдөө тарган цагаан ингээд пенцлиний бүлгийн Леомик гэдэг ийм зүйлүүдийг ерөнхийдөө хэрэгэлдэг байсан. Энийг хэрэглээд нэх үр дүн өгөхгүй бол 10 жил бараг хэрэгэлсэн хаашаа даслал болцсон байсан юм тарианууд нь. Тийм учраас им тариаг нь ерөнхийдөө солио ийм тариаг хэрэглэхгүй гэд. Тэгсавит болно
туулга өгсөн. Амжуудагчдод тэр туулгыг өгснөөр ерөнхийдөө болж паразит маш их багассан. Одоо ерөнхийдөө бол айлуудын мал нэлээд гайгүй болчихсон байна. Гэхдээ л сайн болж өгөхгүйсэн энэхүү багц хэрэгжүүлээд илүү их үр нөлөө авч илүү их өөг буудлахын төлөө хичээж байгаа бид нар. Одоо малчтын оролцоо маш чухал байдаг. Нэг ёсондоо болж малчтыг өөрсдийг нь хамт өөр тойрон саахалтуудаар нэгтгэж ажиллах нь хамгийн чухал. Аль болох хооронд нь ингэ нэгтгэж өгнө. Өөр өөрх нэг газар нь бөөгнүүлж өгнө. Тэрхгүйгээр яг тус тусад нь очиж үйлчлэн гэх юм болж тэгээд ерөнхийдөө маш хүндрэлтэй байдаг. Тийм учраас аль болох хооронд нь нийв нэгдэлтэй, дүнзэнтэй ойролцоо саахалтуудаар нэгтгэж үйл ажиллагаагаа явуулбал илүү амар хэлбэр байдаг. Тийм ч болохоор багийн дарга гэхээсээ илүү саахалтай айлууд, хот баг, өөрхөн байдаг айлуудаар нэгтгэж ажилласнаар илүү үр дүнтэй байна. Малчид ерөнхийдөө бол эрүүл сүрэгтэй болёо, цөм сүрэгтэй болёо гэд ерөнхийдөө хичээж зорж ажиллаж байгаа.